дотор хөгжимстэй амар гоё дуулдаг юм шиг танаа. Танаа дотор хөгжимстэй янз бүр дуулдаг. Тэр нам нь их гоё авдаг юм. Шингэрний бас өчтөг. Бас янз. Үсэг эзэгтэй нэг нь хавцсан тэгээ хоёулаа сахалтай их гэж болсон юм тий. Нэг нь цагаан нэг нь тэр юугүй хүмүүсээ. Манай гавья тахыг тоо таа хийчихв. Гавья тах нэг өдөр ч үлээ авсан. Өнөөдөр ингээд юу гэдэг бүтэнсээ өдөр ирээгүй гавья тах нүр явж байгаа юм шиг байна. За өнөөдөр бид нар шинэ спонсорын тухай яриад байгаа. Шинэ бүтээгдэхүүнтэй спонсор маань бол хэвэндээ манай спонсор ивент хийгч. За төгдөр бол жандгийн эзэн, өвлийн эзэн. Манай намын дарга. ирсэн байна. Ирсэн байна. За тэгээд ажил дээр ингээ хараад жоохон үүрэглээд харин зэрэг болтой хоёулаа гарч зэрэг цэцгийн хан дуугээд агуулаа гараад ирлээ хайж байгаа. Энд чинь ингээд ерөөсөө хоёр зэрэгцээ суугаар энэ чинь зүрх цэцгийн хамттай яриа хийгээд юу юм бэ шүү дээ. Нөгөө кинонууд гэдэг давхар явчих юм шүү дээ. Тэгээ кино ярихгүй. Өнөөдөр ч өөр юм ярина. Өнөөдөр ч өөр хамт UB Hero-го намынхан дараагаар яриулъя. За юу ч болсон манай нэвтрүүлгийн ивентэгч 10 үндэс компани UB Hero. UB Hero. За тэгээд Өдөр өдөр харахгүй шүү дээ. За намын дарагтай бас тулгын гэж олон хүн Тэр бол хүн заяахгүй тавьлаа юм да. Шууд юу яриад хэлчих юм. Тэгэлтэй. Тэгээ. За юуны өмнө Монголын пивчтэй нам гэж нам байгуулагдаад одоо нэг 2 сар гаруй болж байна. Тэгээд нам маань бас сайхан одоо гişүүд өргөжөнд хэлж байна. Тэгээд манай нам маань бас пивтэй болсон. Пив маань юу гэхээр энэ UB Hero гэдэг нэртэй юм пив байгаа. UB Hero гэдэг нэр нь ямар учиртай вэ гэхээр You can be a hero буюу таач чийж баатар байж чадна гэсэн юм утгатай ийм слогантай шар хариг. Тэгээд зөөлөн Зүрх цэцгийн ханддаг гэдэг. Одоо зүрх цэцгийн хандтай бүтээгдэхүүн байна. Тэгээд градусын хувьд бас 4.8 градустай зөөлөн яг ингээд нэг уугаад юм яриа суухад зориулагдсан юм зүйл байгаа. Тэгээд та яагаад баатар байж чадах вэ гэдэг маань одоо эндээс нэг асуулт болоо гараад авчиж байгаа. Тэнгүүт тэр нь юу вэ гэхээр одоо зүгээр заавал нөгөө дайн байлдаанд ороод хүн имчлээл авраал гал руу ингэж гүйж ороод авардаг баатрууд байдаг. Тэд нар бол угаасаа мундаг баатрууд. Avengers үү те? Тий. Тэд нар бол жинхэнэ Avengers энэ цаг. Тийм бишээр зүгээр хогоо ингээд хогийн саунд хийждэг. Хүнд ингээд хүнд юм өргөө явж байгаа хөгшин үд ч юм ингээд хүнд ингээд тусалцдаг. Ийм хүн маань өөрөө баатар шүү гэсэн юм утгатайгаар You can be a hero гэсэн одоо слогантай бүтээгдэхүүн гарсан байна. Тэгээд одоо яг нэг орчин цагийн баатар нь юу вэ гэхээр айгүй олон жишээнүүд байдаг шүү. Одоо жишээ нь түрүү та нөгөө хэлжсэн шүү дээ. Таныг үзээд нэг хүн ингээд машиныхаа цонхоор тамхиныхаа шиг булаагаар ярьчих юм да. Тамхиныхаа шиг ингээд хаяхаа байсан ингээд танд хэлсэн ингээд эн чинь ингээд одоо манай гамбин ах маань ингээд өөр бас баатар болсон байх юм байна. Бишээ баатар төрүүлсэн байхгүй. Төрүүлсэн. Төрөө сай төрүүлсэн. Тэрийг гоё яриад гоо. За тэрийг та өөрөө жичтэй гоё яриа. Би бас жоохон дотоод болох ярьчихлаа. Зүгээр одоо ийм энгийн эерэг одоо зөв жишээнүүд маань одоо хандлаганууд маань өөрсдөө бас орчин цагийн баатрыг төрүүлдэг юм шүү л гэсэн юм зорилготой юм бүтээгдэхүүн байж байгаа. Тэр юу болсон гэхээр зэрэг нэг 2018 онд UBS дээр нэг баруун тарих буюу соёлын ТV довтлон гэдэг олигарх хөтөр хамт нэвтрүүлэг хийдэг байсан шүү дээ. Тэгсэн чинь ягаад ч юм ингээд болж игэл ингээд тамхиныхаа аккуркийг цонхмонхороо бити хай ийштэйшээ ингээд бити хог тарих гэдэргээд юм ярьсан юм. Дараа нь тэр нэг таксины жолоочтой суугаад их муухай бүлдүүлэг байх ухааны юм ярьж л дээ би. Тэгээд уржигтэр өглөө такси барих гээд тамхи цуучаад сайхан мэс нөөч арай дуусаагүй дөнгөж асаацсан тэрэндээ жоохон голоо зохиод таксиээс татаж авах уу гэсэн чинь болно гээд ороо суусан чинь машинаас юм үнсний сав гаргаж ирж байгаа машины тавьчаад та намайг ингэж гудамжинд машиныхаа цонхоор ингээ аккурк хийдэг байсныг боожуулсан хүн шүү дээ гэд тэгдгийн ихэр зэрэг ахад бол амьдрал байж л болдог жижигхэн үйлдэл. А гэхдээ тэр хүн өөрөө түүгээрээ бахархаж штэ. Тийм ээ.
Тэгэхээр зэрэг Баатарт баярлалаа. Одоо ингээд үлгэр жишээ Баатар, үлгэрлэн дүүрээс нь тэр таксины жолооч нь бас өөрөө Баатар За би Баатар болж байгаа. Би Баатар бол эндээ жоохон Баатар. UB Hero гэхэр чинь бас манай хот чи өөрөө Улаанбаатар гэдэг нэртэй шүү дээ. Улаанбаатарын одоо Баатарууд юм биш үү? тий Улаанбаатарын Баатар. Улаанбаатарын Баатарууд байж болох юм байна. Тэгээ нэг юм жижигхэн бидний хийсэн жижигхэн болгон Баатарлаг үүсгэсээ ярьлаа л да. Жижигхэн жохон Тий, энгийн тэгээ заавалчгүй Баатар нэг юм их орны төлөө хүн амьдрын гэхээр заавалчгүй нэг гавь байгуулах гал гэдэг юм уу. Эсвэл нэг юм мундаг одоо шүдэг өвчин нэг гэдэг юм уу. Их гоё дууцгож хүмүүсийг яам гэсэн орон зүгээр л шилсэн аяхгүй нэг удаа төвчгөл Баатар юм аа л гэж. Хэлэх гээд байгаа шүү дээ. Тий. Манай нэг 168-ын дуу шүү дээ. Нийгмийн татвараа төлж дээ. Ажилтан явж дээ. Тэгэл явж байгаа хүн гэдэг чинь одоо Баатар үстэй. Баатар шүү дээ. Харин Баасан гарагт харин үйлдвэртчих хэрэгтэй гэж байна шүү дээ. Баасан гарагт харин зөрүүлсэн андаа хэрэгтэй. Тэгээ энэ намын дараагаас асууж ирсэн маань намын дарааг хэлж ирсэн. UB Hero бол яг намын шар арга гэх тийм ч учраас нэг улаан 5 шүү байж. Энэ одоо нэг онц пивчний тэмдэг буюу Монголын пивчний нам дээр яг одоо энийг хэрэгжүүлж хэлсэн. Онц пивчний тэмдэг гэдэг одоо улаан 5 шуугаа бариад тангараа өргүүлж бас давлгаа өргүүлсэн. Тийм шүү дээ. Бас хүмүүс өөрсдөө бичлэг хэлсэн. Энэ манай Нью-Йоркийн бас террас дээр байсан 40-50 хүн зэрэг дангараг өргөсөн шүү дээ. Бид тэгээд тангараг өргөсөн юм шиг. Бүгдээрээ хамтдаа дангараг өргөцсөн. Энэ улаан 5 хоош бол онц пивчний тэмдэг. Ууснаа сайн шингээдэг. Урдах ажлаа алдахгүйгээр ингээ явдаг ийм юм. Тийм зарим улсууд ч ингээд урд өдөр нь наачаад маргааш өдөр нь ингээд нөгөө юу гэдгийг ялархаад ирдгүү ажиллаа ирдгүү тэр сонир. Мань мэдсэн бол ингээд гоцоо хичээл байгаа юм чинь. Хуучны нэг тийм чанартай, яссайтай. Байна Баатарууд байна. Эрхчлөөд хотын залуусын хэв маягийг илэрхийлэгч York Liberty ресторан зуны налгар цагаараа их хотыг бүгдэн төлдөх запаа талбайгаа нээлээ. Найзуудын хамт өдөр бүрийг ганган сүрпризтэй эгжин зуныг хамтдаа үүсгэе. Эрхчлөөд хотын залуусын хэв маягийг илэрхийлэгч York Liberty. Тэр хүмүүс хэлэхэд тэр 12 градусын хатуу бити их уу энэ сайхан 4.8 градустай UB Hero-гоо уугаа те маргааш ажиллаа алахгүй бас гоё байцгаа юм. Ер нь одоо Монголын пивчний намын тухай ярьсан. Намын үйл ажиллагаа ер нь ямар үйл ажиллагаатай ер нь одоо нэгэн тал одоо шар ариг уунга шар аригны соёлыг ярьдаг нэгэнт нэвтрүүлэг учраас энэ намын дарга ирсэн учраас энэ намын үйл ажиллагааны тухайс ярьсан. Энэ бол улс төрийн шинжтэй үйл ажиллагаа бол явуулахгүй байх гэж бодож байна. Тэгээд та нэг намын үйл ажиллагаа тухай. Монголын пивчний нам бол ерөөсөө одоо за нэг 1900 гаруй гişнтэй аа. Яг одоогийн байдлаар. За тэгээд манай хоёр одоо нэвтрүүлгийн хоёр хөтлөгч маань угаасаа бас дандаа байж байгаа. Тэгээд намын зорилго юу вэ гэхээр яг зөв зохистой хэрэглээтэй илүү дутуу харбараа ашгүй тийм одоо гişүүдийг бэлтгэх буюу одоо уух соёлыг түгэх зорилготой юм нам. Нийгэм дүүлчлэх төрийн бас байгуулга юм шүү дээ. Нэг юунд гişүүдэд үйлчлэх, нийгэм дүүлчлэх гэдэг нэг төрийн бас байгуулга чинь хоёр янзын хуулийн этгээдийн гişлэг авдаг шүү дээ. Манай нам бол нийгэм дүүлчлэх одоо зүй зохистой иргэнийг одоо бүтээх юм. Би манай Гамбин ах бол дашранд дуртад үзэгчтэй Монголын пивчний намын ахмадын салбар зөвлөлийн хорооны дараагаар ажилладаг. Миний бие бол одоо Монголын пивчний намын одоо залуучуудын байгууллагын одоо итгэвчтэн гишүүн байгаа шүү. Одоо гинсект горилж байгаа. Би бол гинсект горилахгүй байна. Манай Нью-Йорк маань бол одоо яг одоогийн байдлаар манай намын төв байр болчиход байж байгаа. Доодохгүй бас туг залах ёслол энэ. Энэ хэвдик өөрийн гэсэн овоотой болъё тэгөө. Удган моцоотой ч юм уу. Тойрч байдаг те. Тэгээд амралтай өдөр очиж хэдүүлээ очиж эргэн тойрны цэвэрлдэг барьдаг. Байж болно шүү дээ. Ахын би итгэвтэй одоо үзэгч нь гэхээс илүү сонсогч нь байсан. Тэр бол одоо MJ радиогийн тухай ярьж байгаа. Тэр үед одоо инх бол дахыг гадаа дотоодоор олон газраар явсан
одоо галуу шуугны мах их хэдсэн юм байна гэж ойлгодог ш. Тэгэхээр ер нь энэ барууны орнуудад энэ шар айргны соёл юу хэр байдгийг тэгээ нөгөө одоо бидний ярьж байгаа энэ хотын соёл энэ ахыг бас тэр сэтгүүлээгөө авч явахгүй бол ганцаараа зүгээр зөрөг цэцгийн хандан дээр төвлөрөөд суугаад байна л та тийм. Гэхдээ энэ баянгал хэрэглээ манайх ч одоо айрыг хууч уудаг байсан юм шиг байна. Манайх монголчууд цайнаас өмнө тэрэн шиг л хэрэгэлдэг юм ч 15 настай хүүхд ч гэсэн гэрт нь олсон хэрэг тэгээ 13 настай хүүхэд пивгоо сууж хоол идчихэл. Тэр нөгөө би сая та нарыг яриа сууж байхад бодож илээ л дээ. Яг юм пивийг хэрэгэлдэг нөгөө соёл гэж ярьдаа шүү дээ. Тэр нь бидний үе чинь болохоор зэрэг ер нь бол үүний хямдтай үйлчлэгээ сайтай гэж айл болох их өгөөж хурдхан шиг сутгахыг л боддог байсан. Тэгээд тэр соёл нь одоо яваад байгаа юм бол заримдаа харагддаг. А тэнд болохоор зэрэг зүгээр нэг юм хоолныхоо дараа нэг цайвуудаг шүү дээ. Тэрэн шиг бие өрөөд оруулж уучаал тэгээд гараа явдаг. Миний нэг таньдаг эмэгтэйгийн эгчийн охин нь бэлэг үнтэй суугаад бэлгэдийн төрхөд хүүхд төрүүлсэн байна л да хүүхдэд төрүүлсэн. Тэгсэн харж байсан чинь манайхан бол ингээд сүдэ цаймаа энэ төргээл одоо юм болдог шээ тэ хоньны шилмэл. Тэгсэн чинь 2 жил бив өгч ирнэ шүү дээ зөрөгцгийн анд. Харин тийм. Тэг хүүтнээр нь гэж шүү. Тэр одоо нэг харалцсан нөхөр баригдсан юм байна л да бэлэгд. Тэгээ баригдаад ороод ирсэн. Нөгөөд чинь согтуу байж байгаа баригдсан Монгол. Тэгсэн орчуулагч дагуулад орсон. Нөгөөд чинь шартсан өгөх гэж байхгүй. Тэгээ оронгууд нөгөөд нь нөгөө Монгол хүн ороод ирэх нөгөөд чинь шаханд бахан өгөх гэж юм чиг ахтаа нэг ганц жил би очирд өгч гэсэн. Тэгсэн нөгөө офицер нас ахгүй одоо нөгөө иммиграшн офицер энэ яасан яагаад байна гэсэн чинь өөр одоо хэлж чаддгүй хэлсэн гинэ. Ингээ хөргөн пив гэж юм гэсэн. Өө хөрх юм 7 хоног өдөрт 3 шил пивний норм өгч. 7 хоногийн дараа яриад байцсан. 7 хоногийн дараа ярьсан нөгөөт нь ингээ хөвтцсэн. Тэгээ шийгээ батсан. Астайнс шахадаа бахадаа болсон. Царайврын гоё болсон суужсэн гэж байна. Тэгэхээр тэнд чинь нөгөө нэг одоо бид нар бол харьцуулахад бид нар тийм согтой юм дээр үлдээ амаа ирэх чинь гэж шүү дээ. Тийм шүү дээ. Тийм манай овч хогчин чигээл тийм. Тэнд болохоор хөөх ингэж хөөх энэ арх удаг тийм одоо өвчтэй юм. Тэр зэрэг нэг одоо байцч болох. Одоо байцсан юм бол аж эрүүл мэнд юм уу? 3 хоног юу яа гэдэг. Тэр зэрэг энэ тэнд нэг шал өөр соёл байдаг. Шал нэг яг тэр нэг түрүүн та хэлсэн нэг 13 4-тэй хүүхдтэй ингээ хоолны дараа явуудаг гэдэг. Тэр чи одоо яг одоо манай найзууд дээр жишээ авч үзэх юм байгаа байхгүй одоо нэг хэрвээ Монголд 13 4-тэй хүүхдүүд энэ ихтэй нэг гоё юм ярихгүй би 13 4-тэй хүүхд ингээ пив уучих юм бол угаасаа ч муу харагдаж шүү дээ Монголд бол. Тэгсэн чинь одоо ингэж байгаа аав ээжээсээ хайгаад за нэг ганц пив уучаад нөөт нь үнэртэнтэй гэрлүүгээ ингээд одоо найзууд нь чи нэг амсаад үзчихэж гэдэг амсуулсан чинь нөөт нь гэртээ орохоор үнэртэн тэрнээсээ хайгаад гадуур хоноод ямар нэгэн муу юм болно. Ийм эрсдэлтэй байдаг болохоор Монголын нөхцөлд бол би бол зүгээр гэж боддог шүү. Зүгээр аав ээж нь хүүхдтэй эхлээд ийм юм байд юм аа гэдэг намсуулаад үзүүлчих. Дараа нь энийг ингэж хэрэглүүл ийм муу хорон нөлтөө гэдгийг ихлээр багаас нь ойлгуулчих. Тэгээд дараа нөгөө хүүхд чинь өөрөө бас тархитай юм бие гүйцэж байгаа юм хувь тусдаа хувь хүн болж байгаа юм чинь бас юм бодно шүү. За би ингэж хэрэглэх юм бол энийг ийм ингэж байж байгаа юм бол аав ээж зөвшөөрөх юм байна. Ийм байх юм бол ийм байх юм байна. Инким бол инким байна гэдэг. Одоо яг ингэж нууж явснаасаа болоод хэрэг төвхөд орооцсон маань найзууд нь. Би сая таны яг энэ яриаг яаж дээшээ харлаа. Тэнгэрт байгаа аав ээжээр үнэд яг тэр нэг өгсөн байхгүй юу? Би бас тэр тухай ярих байна. Намын дарга ярьсан яг 14-т хүүхд. Миний одоо шар айраг зөрөгцгийн антын танилцсан хүүхд 4 настай гэсэн тийм. Аав Чехэд Прагад ажилладаг байсан. Чех бол бас та бүхэн мэддэг байх тийм. Бас л пивний соёлын өндөр хөгжилтэй орон. Аавд тэнд ажилладаг байжгаад 12 сард аавын албан газрын шинэ жил болоод 4 настай намайг дагуулад очсон. Чичи гэдэг нэртэй цэгийн ах надад Coca-Cola гэж хар пив өгөөл байсан. Би шиг Coca-Cola гэж уугаал байсан. Тэгээд тэр шинэ жил дээр би тасраад тэр үед Монголд хит болж исэн харангийн санандаа гэдэг дууг дууссан. Дууссан байдаг юм гэж. Чи хүмүүсийн асар том дагуулалтай. Би одоо намын гишүүн байх болцлоо тэртээ ярьж Тэр нэг хэлэх гээд байгаа юм юу гэхээр зөв зохистой хэрэглээг нь зааж өгөөгүй байж чи болохгүй байна гэдэг зүгээр амар муу байгаа байхгүй. Нэг юм тий асуудал байхгүй бол амар гэдэг байхгүй. Тий. Асуудал шийдэх биш. Тий. Юусе байхгүй хорь л амар. Оруулж ирэхгүй бол амар. Удахгүй бол амар гэдэг. Нэг шил UB Hero-гийн дараа энэ хоёр ч бас нүдэн дулаахан гарахгүй болсон. Бач харагдаад байна. Яг болж яах бас
өдөр тааралдаад идэх. Намын дарагтай ч гэсэн бэргээд холдоод байсан чинь бас гайгүй дарга байдаг. Дулаахан болж ирж иргэн. Дулаахан харагдаж байна. Та ганц надтай байсан. Одоо юу нэ бас юу Монголын пивч ингээд Монголын сахалтай залуучтай холбоо гэж байна. За бас байгаа нэг 4000-аад гишүүнтэй. яа. Тэнд болохоор яадаг вөхөр сахалт дуртай бүсгүйчүүд болон сахал ургуулахыг хүсдэг залуучууд тэгээд сахалтай залуучууд байдаг хөөхгүй. Би өөрөө бас нэг бас төлөөлөө удирдах дээр нь бас нэг байдیں۔ Тэн дээр нь ингээд очих юм бол таа бүр бараг ширгэлэх юм биш. Сонгуульт ажилтай юм биш үү? Тэнд бас гоёо залуучууд чинь. Тэгээд ингээд нэг тэр сахалтай залуучуудын зорилго нь юу гэхээр бас юу гэсэн юм. Одоо нэг сахалтай хүн гэхээр нэг хэсэг одоо телевиз иштерх гучид юм байна шүү дээ. Гэмт хэрэг янз бүр одоо хулгай зэлгий дээрэм тонол дандаа сахалтай хүнээ тоглолдог. Сахалтай хүн гэхээр л муу. Гэд хэрэгтэн кинон дээр гаргаад сахалтай хүн. Тэгээд тэгсэр нэг монголчууд нь бас сахалтай хүн харахаар ингээд жоохон хэрэгтэй болсон. Одоо л гайг болсон. Тэгээд эн чинь ийм биш шүү гэдгийг бас харуулахын тулд нэг сахалтай залуучууд нийлээд сайн үеийн аян хийгээд халдвар судлалын үндэсний төвдөр урьдчилан сэргийлэхт нь хүүхдийн хавдар урьдчилан сэргийлэх төв гэж бас хэсэг байдаг. Энд нь ингээд бас хандив ингэж өгч мөрдөг. Тийм бас залуучууд. Гэхдээ хүүхэд айлгадаг үстэй. Тариулж мариулахгүй дүрсгүй хүүхэд. Тиймэрхүү юм бол баг. Гэхдээ манай хүүхд ингэдэж ш нь ингэж ийсэн. Би ингээд нэг төрсэн цагаас нааш ингээд хамт байсан шүү дээ. Манай хүүхд ингээд унтахтаа ингээд миний сахалнаас ингээд барьж унтдаг байсан байхгүй. Тэрүүлж. Тэгээд нэг өдөр манай эхнэрийн ах нэгээд сахалгүй тэгээд юм жижигхэн өстэй нэг юм ах ирдэг байхгүй. Тэгж хараад айж өөлээ. Эсэргээр юм байна. Тэгээ шөнө унтдаг бүр гайхаад ширгэлсэн чи яг манай ах гараад ирсэн. Орвоо зоож юм тий. Хүмүүс янз юм тохиолдох юм да. Одоо харин бид нэг ийм дэлхийг үздэг юм бид үзэж явуулаад байна ч. Тэний үздэг юм. Дэлхийд үздэг юм. Дэлхийд үздэг юм уу? Яг дэрэгдээс нь үздэг болчиход байна. Хуучин бол бид нар ярьдаг ус тэн тэгдэг гинэ. Энэ тэгдэг гинэ. Японд агаар уддаг гинэ. Усаас Тэгээ усаа хар ус зардаг юм биш. Сардаг гинэ. Оо яана гэдэг. Тэгээ одоо хөдөө явахдаа хөдөө дэлгүүрээс сүүрээс аваад явдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо үзэл яваад байгаа юм. Би бол залуугаас бас сахалтай байсан л та. Одоо ийм болчиход байгаа болохоос. Тэрээс миний үдж байгаа тийм сахалтай залуу гэдэг яг үнэхээр хогийн гар. Харин тийм муу хүн л гэдэг. Тий, ядж байгаа би их өстэй болохоор өсөө хосчдаг. Тэгээд хадсантуудаа сахалтай уцаа тэгээ. Би ч сахалтай л да минийх нэг 2 см хүрээлгээ зогсчихдээ. Тэгээд ч тэр нэг ингээд ургуулах төсвөр төвчээр хөрөхгүй ингээд харж яснаа уйлаа тэгээ бус айчдаг. Энэ Улаанбаатар хотоор бас энэ тэнд гоё дохичлттай, гаднаа гоё хаягтай, дотроо чадварлаг өсчтэй барбер шопууд бас их болоод байна тий. Барберууд юм уу? Бас танаа холбооныхны бас оруулж ирж байгаа соёлын бас нэг тэр имиж бүрдүүлэлтийн бас нэг юм байх шиг юм. Нөгөө нэг цаг үе мөчлөгөө олно гэдэг юм байдаг шүү дээ. Яг нөгөө нэг залуучууд яг нэгдэж нийлээд хэлсэн чинь яг одоо тэд нар гараад ирсэн ч юм уу. Эсвэл тэд нар гараад ирсэн чинь бас залуучууд нэгдэж нээж эхэлсэн ч юм уу. Хоёр талаасаа л яг л 2000-ад оны үед сахтаас асуулыг төдөөмөд явж урагчаад цослогод ороод гайхдаг гэсэн намайг. Надад юуг нь застаа усахгүй юу. Тэрнээс гадна энэ тэнд явж хахад монголчууд бие биенийхээ тэр юунд их оролцдог шүү дээ. Намайг ингээд би Туркт үйж байгаа. Туркт миний сахал ингэж ургаад. Дараа нь Америк яваад ирсэн чинь нэг хоёр монгол хүнтэй уулзсан чинь насахлаа усарч. Наагуурн дээр Туркууд, Америкууд, Оросууд, Узбекууд бүгдийн тэнд таалаа хэн ч үжилэхгүй байж байгаа чинь харангууд машинаа сахлаа усарч. Тэгээ нэг кангол гэдэг ганган малгайтай байлаа. За. Тэр нөгөө сарвч нь урагшин чаруулж болдог, арагшин чаруулж болдог. Тэгээд нөгөө арагшин харуулаад өмсөр өвөл хийсэн байх байна. Хоёр найз охинтой хүний малгай гэдэг шүү дээ. Нэг найз охинтойгоо уулзтаа сарвч ийшээ харуулад орой нөгөө найз охинтой яхад нөгөө тийш нь харуулсан. Тэгээд тэрнийг өмсөд ганган дээрээ тавьчаа явжсэн чинь нэг нөхөр намаас чи одоо өдний насны хүн байж ч малгайгаа зөв харуулаач. Наач чи одоо нөгөө хүн тавьчаад ирж байхдаа ингэдэг ястаа мостой гэж баахан заарсан. Тэгээд гайхаад ер нь монголчууд бас тийм тий. Би тэр байтугай Баян хонгорын нэг малчин хүн малгайгаа ингэ тавьчих намайг малгай гарагч нь харуулаад тавьсан болохоор чи яа малгай гарагч нь харуулаад байгаа гэх юм. Гэхдээ эн чин та наранд энэ сарвч нь миний хүзүүг хамгаалдаг байна. Хөөрөөд байдаг шүү дээ гэсэн. Маргааш нөгөө ахаа ингээд ястагаас ирэх хүн байдаг юм байна гэсэн сурсан. Тэр чинь бас ардаа талаас халдаг шүү дээ бас зүрх. бидний харан шиг юм да. Тийм ээ. Одоо Монгол
Яг ийм сэдвэр орсон чинь яг муулцах. Муулахгүй байна. Сая ажил дээр манай инколтой хамтарч ажилладаг нэг эмэгтэй байж. Би нэг жоохон эзгүй байж өнөөдөр нэрсэн. Энд сая таныг яриад гэлдэг байхгүй. Хамгийн түрүүнд миний мушгиж хэлж байгаа үгний байна гэхээр яасан байхгүй нэг юм уу хэлээ юу гэж байгаа. Уул нь би за наадхайгаа надтай ярихгүй. Камерад орч яриа л гэж хэлсэн юм хэлж байгаа байхгүй. Тий. Бид нэр сая таныг яриад гэдэг авсан чинь Стокой тий. би байх оронд өнөө муулцсан юм шиг тий. Би ч гэж тэгээд байхгүй нэг юм уу хэлээ. Соёлын гавьяа зүтгэлтэн байхгүй бас жоохон сонирн бай тий. Ивэлж ихгүй тийм ээ. Тэгээс нэг өөр үе болохоор зэрэг гэсэн DC гэдэг янз янз цугаатай гэдэг нэрсэн залуу болохоор зэрэг Энэ өнөөдрийн дугаар бол 2-2 гэдэг дугаар байна л та. тийм ээ Энэ үеэрээ гэж юу. Чи жаа наадталтаа гараас урч. тэр хүүхдээ би чивдэж нэг тал байхгүй юу Гүн шүү дээ. Гавьяатандаг үе ярий. Би өвөн энэ хүн энэ ачин. би чамтай бас нэг энэ нэвтрүүлгийн дэлгэцээр хамт гарч байгаа гэсэн манай тал юм байх гэж үзсэн манийхаа эсрэг тал болоо юм шүү Гүн шүү дээ. Би чи өөр үе. Тэгэл үнэндээ сүүлдээ ийм болдог юм бол яалтч. дээ тохш дээ За манай пис онцтой нэг би бас явж явдаг шүү дотор нь. Би бас тэрэн дотор явж явдаг байх шүү. Пис онцтой нэг Монгол онцтой нам гэдэг. чи яв байлгүй би ч өөрөө явуулсан чи Манай зөрөг засгийн ханттай яриа нэвтрүүлгийг үзэгчид бас бодож байгаа. Зөрөг засгийн ханттай яриаг олон нийтийн сүлжээнд групп байгаа. Тэрнээс гадна Монголын пивчдийн нам гэдэг хамгийн том групп байгаа. Манайх одоо нөгөө улс төрийн намаар ярил манайх ч одоо нэг жигүүр нэг фракц юм байна. фракц юм байгаа. Тэгээ ер нь бол намынхаа дуу хоолой нь болж явдаг. Одоо Монгол ардын нам бол нөгөө улс төр судлалын академи гэдэг чинь манайх think tank байгуулдаг. Намынхаа улс төрийн дуу хоолой нь болж явдаг. За ер нь бол одоо Маогийн эхнэр Зянчин бол би Маогийн зуудаг нохой гэжсэн. Битээр бол намын даргийнхаа зуудаг нохой. Намын даргатай нэг л юм дээр ерөөсөө үзэл одоо байр суурь ерөөсөө таардаг. Тэр нь юу гэвэл намын дарга бол одоо энэ 10 соёлжоор эсгсэн зүйлийг бол фэв гэж нэрлэнэ гэдэг. Одоо манай намын одоо ахмадын зөвлөлийн дарга Гамбино бид нар болохоор зөрөг засгийн ханд гэдэг. Ерөөсөө энэ үзэл суртлын л одоо юм жоохон маргаан одоо байгаад байна. Нэг домины асуудал. Гэхдээ энийг тэгээд гол санаа юу вэ нөхөр зөрөг цэцгийн хандтай яриа хандтай тэрэн дээр их гоё нюанс өргөлдөг байдаг шүү дээ. Тэгээд бидний ингээд нэг жоохон оройцгийгээд орохоос та нар ямар юм ярьдаг юм бэ ингээд гөлөмцөө хөлчүүрсэн толгойтой молгойтой гэж нэг уран уншлагууд явагддаг шүү дээ тий. Тэгэхээр зэрэг бид нар нэг иймэрхүү юм ярьдаг шүү дээ энэний ард гэдгээр үзүүлэх гээд байгаа шүү дээ. Эрхчлөөд хотын залуусын хэв маягийг илэрхийлэгч York Liberty ресторан зуны налгар цагаараа их хотыг бүгдэн төлдөх задгаа талбайгаа нээлээ. Найзуудын хамт өдөр бүрийг ганган сүрпризтэй экшн зуныг хамтдаа үзгээе. Эрхчлөөд хотын залуусын хэв маягийг илэрхийлэгч York Liberty бол одоо нөгөө Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт нам буюу одоо социал демократ үзэл баримтал нэгтэй хоёр нам нэгдлээ гэдэг шиг одоо ингээд хоёр группийн одоо админууд хийгээд дарганаар одоо зөвлөсөн гэдэг одоо цаад одоо үзэл баримтал нэгшлийн одоо жоох юм дээч хүүхдэр нэгшлийн жоохон асуудал байсан. Яг зөвөр чинь бас нэг уран бүтээл учраас нэвтрүүлгийн нэрийг зөрөг цэцгийн хандтай яриа. Тэ бас нэг тийм уянгалцсан тал байгаа. Энэ ч нэг P гэдэг дээр нь болохоор би бол ингэж л бодсон. Угаасаа зөрөг цэцгийн хандтай яриа гэдэг нь яг та түрүү ярьсан шүү дээ. Орой ингээл хараал нэг рапортог нь шүү дээ. Тий. Хаана юу хийж байгаа дэрсэн чи зөрөг цэцгийн хандтай яриа ууж чадах юм бол улам уурлна шүү дээ. Тий шүү дээ. Тий. Газ P гэж чи ингэсэн дээр шүү дээ. Бас тэгдэг юм тий. Өөрөө хэлсний орондоо. Тий. Өнөөдөр нэг халах голын байлдаанд Япон яагаад ялагдсан бэ гэдэгтэй адилхан юм байна. Японууд нь болохоор дайраад гэдгийг одоо бүгдээ амар олон үг хэлдэг. Монголчууд нь болохоор ганцхан нөгөө нэг гурван үсгтэй нэг гişэр хэлсэн нэг үг хэлдэг. Тэгээд Монгол ясаа гэдэг шүү дээ. Тэрнтэй л адилхан байх гэдэг.
Зөрөг цэцгийн хамт яг энэ яадаг нь соёолж моёолж гэдэг юм уу? Юу гэдэг нь Химээл гэдэг ч одоо ярина юу вэ? мэдх соёолж юм шиг юм. Арван соёолжийг одоо эсгээд зүрх цэцгийн зүрх цэцгээр Амталдаг юм байна. Тэгээд зэрэг энэ эсэгсний хэсэл дээр амтан зөрөх цэцэг байхгүй юу? Янзын биз Хандалт нь одоо нөгөө 10 соёолж ингээд бутлаад халснаас нь ялгаад тэрмдээд дээрэс нь одоо нөгөө цэвэр дээд зэргийн цэвэр ус байгаа шүү дээ. Усаа хийгээд чанаад тэнгуут эн чинь нэг тийм чихэрлэг айгуу гоё өнөртэй тийм юм болчихно. Шүүс болчихно. Зөвхөн 10 соёолж. Тэгээд тэрийг ингээд нэг хоёр аягийг уучаад өвөлдөө бол ханаад ирэхгүй дархлаа маш сайн болох гэж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээрээ зүрх цэцгийг хандаг юм чинь. Тэгээд хөрөнгөө нэм пивний хөрөнгө одоо нөгөө тараг хэсэгт бас нэг хөрөнгөж ордог ш. Тэрнтэй адилхан бас пивнийхээ хөрөнгөийг нэм чинь. Тэгээд нэг сар буюу 30 хоног 30-аас за 15-аас 30 хоног гэж ярьдаг. 30 хоног ингээд бариад одоо том танкд бариад тэгээ энэ маань гараад ирчихсэн. Гэхдээ бид нар яагаад очиад нэг дээрээ үзүүлээд ингээд нэвтрүүлэг тэнд хийж болдгоо вэ? Бас тийм тийм. Чингис чинь хажуудалтны юм юутай байж идэх юм биш үү? Тий. том баллонтой. Тэгээд Би харин Бельгид үзсэн. 17 дугаар зуураас ахуулаад нэг католик сүмийн лам нар өөрсдөө гараараа тариад гараараа хураагаад ингээ яа тэгээд тэрэн дээрс нь очиж үзсэн тий. та нэр Нэр тийм юм бас ярьж тэгэх юм бол бид нэр хамтдаа очиад ирэх 7 хоногт ч юм уу нэвтрүүлгээ тэнд хийвэл яадаг юм тийм ээ. Тэгээ манай нэвтрүүлгийн ивент итгэгч маш гоё нэртэй компани байна шүү дээ. Одоо 10 үндэс. Одоо утга учрын ч гэсэн тий санаа бас. Тий, ер нь үндэс гэдэг үгний чинь цаана амар их юм байж байгаа болохоор Яг юунаас найдгийг. Зарим нэг компани арих би ундаа гэдэг. Маш За хэлээ. тодорхой. тодорхойгүй зүйлээс хүн айд шүү дээ. Нэр тийм газар дээр харагдахгүй тий. Тий. Нэр тэр талаар та нэг хөөцөлдөхгүй. Тэгэх юм бол зүгээр ирэх 7 хоногт бас нэг үзье л дээ юм чинь бас. Тэгээ бас манай нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүст бас пив яг яаж зүрх цэцгийн хамтаа одоо шүүс яг яаж гарч ирдэг вэ гэдгийг бас үзэхэд бас Нью чинь бас Сонирхолтой байхгүй, тий? номад центр нью чинь бас дотроо бас нэг юм байгаад л. Тийм. Тийм байна лээ. Тэр чинь яа бас нэг ямар пив лээ. харин барууны Жим. сүмийн тэр гэгэрдэн санаалтан лам нар нь Ингээл ингээл драфт гэдэг. пив Тэр чинь бол нэг юм шүү дээ. Тэр өөр. игээд ах юм. Айгуу гоё. Тэд нар Манай лам нар болохоор бий ууж болохгүй л гэдэг. тий яг тэд нар чи яг нэг юм Хамрын юу зардаг юм байлээ шүү дээ. Өдөрт тэдийг зарна гэсэн норм. Юунд Пивийг зарахтаа Хаана? өөрөөсөө худалдахтаа Тий. өдөр тэдийгтэй ламна. аа Ягаад тэгэхээр зэрэг тэр чинь нэг зориултны юм ингэнэ бид нар сүмийнхээ үйл ажиллагааг явуулахын тулд санхүүжилт олох гэж бид нар энийг хийж байгаа. Тэрнээс биш хүмүүст одоо юу гэдэг ашиг олох гэж тийм биш. тийм. Оожир нэгээр алга болцсон. Тэр чинь юугаа захиалгаар авдаг. Нэг хүнд угаасаа нийгмийн даатгалгаар нэг л юутай 12 шиг гэж тэрийг л өгдөг. Тэрээс өгдөг. Бас нэг кино байдаг шүү. Францын чөлөө, Францын чөлөө нөгөө эмэгтэйчүүдийн хийдэд талхсаардаг. Тэгээ өдөрт нэг 20-ыг билүү 12-ыг чөлөө хийдэг. Их эртний кино тэгээ тэр 12-ыг заргаад тухайн одоо юу гэдгийг өдрийнхөө зардлыг эмэгтэйчүүдийн хийд хангацдаг, зоосоор зардаг. Тэгээ тэрнийг хатагтай тэрэнд хадгалсан, энэнд хадгалсан гэдэг багетууд тавьсан. Их гоё кино байдаг. Тэр Ялч нөгөө киногоо ярьчлаа шүү. Тийм ээ. шилдэг 10 пивны 5-д нь орж илээ тэр. Тийм үү? Тий. Гэхдээ мэдгүй надад л удаалахгүй ярьчих. Таалтай вэ? Тий. Үхэр жигрийн хамт ялахгүй шүү дээ. Тэгээ өхөр чигрэдэхгүй юм чи. Үхэр угаасаа жигрийн. Тий. Тэгээ үхэр барааны сав идчихдэг те. Орон самч бас гоё штэ. Ховц эдэн юм. Дээр үчи одоо цусны дээр бас сэрэн байла. Нэр таалагддаг. Харин тэр Бельгийн леф нь бол хамгийн гоё юм санагдсан. Ер нь бэлгч нь пивээр угаасаа. Стелла автоо бол Бельгийг л хангадаг юм шиг үлэн штэ. Одоо Стелла автоо ингээд харахаар зэрэг юм доктор нь цагаан юмнууд гээд хөвдөг те. мэдгүй. Лаавал тэр үйлдвэрэнд байдаг. Тэгээд тэр үйлдвэрийн салбар малдвар нь тэгээд Бельгийг одоо нэг юм Европын орнуудаар явахаар Монгол газрын баялагаараа амьдардаг гэдэг ч юм уу. Тэгээ Орос бол одоо байгалийн нефтээр амьдардаг гэх тэрэн шиг Европт ингээ явахаар зэрэг тиймэр амьдардаг гэдэг тийм үйлдвэр хоорон чинь. Ганц байж байгаа том үйлдвэр нэг Стелла автоо.
Тэгсэн чинь Америкт яваад очсон чинь Америкт амар та үнэтэй пив уу хямдхан пив уу гэсэн. Үнэтэйг нь үзэх Стелла Артуу авчирсан. Бэлэг гэсэн тэр нь хамгийн хямдхан нэг ард түмний пив. Даан үлгүүл гэж бүрсэх. Алтан гүйл гэж зөрөгцсөн хандыг хэлдэг юм байна л да. Тэгээд алтан үл юм байна. Үл гэдэг нь зөрөгцсөн хандыг гүйл гэж алттай алтан пив. Тэр нь за одоо Монгол төгрөгөөр одоо хэдэн төгрөг юм дээ. 250 төгрөг юм ааш. За ард түмний Ард түмнийх тий. Тэгээд дараа нь Төв-Борг байна. Төв-Борг ч ингээд манайхаар их гоё тансаг шашигтай байдаг. Тин чи Гогоон Төв-Борг гэдэг ногоон тий. Гачин юм байна. Ялгаа байхгүй зарчим юм. Редактор нэвтрүүлгээ төр завсарлуулад энэ завсарлуулах хоорондоо манай нэвтрүүлгийн хүндэт зочин Монголын пивчлийн намын дарга Растаман Жижагийн Пиуя гэдэг дууны одоо клипийг үзчихэд хамтдаа иргэ уулзсан болох. За тэгээ. Сайхан байна. I love you. As жаргал соёо joy. I love you. Бүхцүү сайхан байна. I love you. Ахяд гумар байна. Хөглөө нарны шат уяа намайг орой. Өдөржин хийсэх цагаан үлийн бол бивний хөөс юм. Хордол цаггүй найзуу залгаад орой жаахан суугын өөртөө би ярихта. Бусдыг гомдож болохгүй гин хаа. Одоо яадаг билээ хэрхэн шийдэх билээ ажлаа яадаг билээ амтэн хануна амин дэмэр байдаг зүйлэн болцол үтми арих дарснаа сол яваарай гэж дээрээсэлсэн арих битгий юу бас дарс битгий юу зүрх цэцгийн хаттай аммуу таран шүүсэл сайхан байна. I love you. As жаргал соёо joy. I love you. Бүхцүү сайхан байна. I love you. Ахяд гумар байна. Соёо joy. I love you. Бүхцүү сайхан байна. I love you. Ахяд гумар байна. Дүнгүү жорж ирээд суучихсан байна. Дөрөв тавхан пиуга тарих санаа байна. Давра дахиад нэмгээд байвал мань намайг загнаарай. Дахиад сумаарлаа. Бан гардаг биштэй би чин сартаа гурван. Basket ya gunhan Piuga tsuhara bi bare tsuvilkan Botan sana tiktin shude sikdaruhan Nigelo Hamid kumbanda Hamid sharariko Hadin soqomet bolwaysan bariko Hamid kumbanda Hamid sharariko Hadin soqomet bolwaysan bariko I love you. Ya goto сайхан байна. I love you. As жаргал соёо joy. I love you. Бүхцүү сайхан байна. I love you. Ахяд гумар байна. За клипээ сайхан үзчихлээ. Тэгээ манай намын дараа бас харвагаасаа ингээд Харбагасаа ууж гэсэн. Харбагасаа самаа. Ер нь бол тийм торхтой зүрхсгэн ханд барай явж байхад араас хүн бол гүйлдэлээ тийм байх тий. Тийш. Зогсохгүй юм байна. Үнэхээр эрэлттэй юм байна. за манай нөгөө жандгийн эзэн бас ингэж ирээд гоё юм үрчлээ тий.
За энэ бол одоо манай Наран Плаза төвийн 5 дахрт байрлах Тайлер Фан рестораны одоо Тайлан зан рестораны За. хүн орчуулагч байж болно. Дандаа ингэ. Боломж гарсан дээр юу гэсэн. Та элефант гэсэн юм байна да. Тайлан зан рестораны нэмгэн төмөстэй хург байна. Хятад нэрийн хоол байна. Энд Паттай гэж одоо манай монголчууд болохоор Тайланд цөөн гэдэг юм байна. За энэ зоогноос хүртээрээ Гүнцэг хүртээ. За тэгээд Гүнцэг ч зөв те. гүнцэг зөв. Экстецийн одоо Тэгээд энгийн иргэдэгчсэн гүнцэг гэж болохгүй. энэ Энэ перцэн тий. Энэ За намын дарга телевизийн захирал хоёртой хамт идж байгаа бол ялчгүй гүнцэгтэй орно. ямар ч хоол байсан тий. Ямар ч хоол байсан энэ бол гүнцэг. Тунгалаг тамир кинон дээр хэлдэг шиг их л мундаг л одоо хуйлсан бурхан болоод одоо хаан байлгүй хаан байгаа байлгүй гэдэг шиг тийм цагаан хааныг хэлдэг шиг. Мундаг хүн болоод нэг нь намын дарга нэг нь телевизийн захирал байгаа хаа. яриаг хаснаа. Энэ яриаг хасна шүү. Хичээгээд байх юм бүр нүүр удаад байгаа юм идэх хэрэг болгоч таа. Халуун орны хүмүүс халуун ногоо идээд идэх учир нь ходоод нь ялцчихтэй юм шүү те. Халуун ногоо идэх чинь бактери устдахгүй бол Сичон сурдаг байсан нэг Монгол таньдаг оюутан өнгөрцөн байсан. Тэсгэн яг тийм байсан гэдэг. Халуун ногоогт хэрэгэлдэг байсан. Чи идэж тэр нэг халуун орчинд байгаа тэр бактерийг устгах явах хэрэгтэй юм уу та? Мэгүндээ зөрөг цэцгийг мэдэхгүй шүү дээ. Ямар цэцэг вэ? Гааны цэцэг гэхэд хэцүү юм би. Мондор юм байгаа. Химээл гээд хайгаад үзэр гараад ирнэ. Хмээлийн бол Соло гэдэг нь юу вэ? Соло мэдгүй. Би нэг модны талаар орчуулсан байхгүй. Тэгсэн чинь нарс гэл тэгсэн чинь яадаг ямар нарс юм. Хус гэл тэгсэн чинь хичнээн төрлөө байдаг. Юу сүлдө бууж гисэн чи за боёлыг би нэг ч мэдэхгүй. Манай ч нарс хус хуш гэл одоо явдаг байгаа л да. Бодвол би модны энэ дэр айгач болохгүй юм чинь. Тэгсэн чинь холцлог бол хуш ямар хуш юм. Тэгээ тэрэн шиг тэр нэг одоо хмээл одоо чи сарын хэллээ шүү дээ. Тэр чи хайгаад үзэх юм бол айгүй л мэдэхгүй байна. Химээл соло гэсэн хоёр юм яриад байна. Ер нь тэгээд хамгийн анх одоо энэ жишээлх юм бол манай айр гэдэг шиг тэдний одоо уудаг ундаан байсан юм шиг. Одоо чинь вино гэж байдаг шүү дээ. Арсыг жишээлх юм бол 2000 жилийн 2000 одоо хэдэн зуун жилийн өмнө Израильчууд уудаг байсан ус гэж байдгүй ш цай гэж тэнд байдгүй дандаа дарс гэж байдаг. Тэр шиг Монголын ус төвшин дээр цай гэж юусоо байдгүй ш. Байхгүй. Дандаа айрэг гэж байдаг. Тэ цэгээ. Тий ямар сайндаа мантахад цэстэн тахиулчаад үүнээс хойш та нар махыг зулгааж айргийг цэгээ гэж нэрлэсгүй гэдэг. Тэр чинь шийтгэл болоод байгаа. Тэгмүүд цай гэж ороод иржээ манай. Тэр шиг манайх айрэг уудаг байсан шиг энэ зөрөг цэцгийн хамт болохоор зэрэг европчууд ундаа байсан болов гэж надад бодлоо. Тэгээ сүүлдээ нэг юм юуны одоо 6 цэнгэлийн юу болгоцсон болов. Нэг ялгарл харж байна. Тий. Одоо вино нь болохоор зэрэг нэг тэд нар ч бас тэр үеийн дарс гэдэг нь бодвол жимстэл ус байсан биш юм. Бис бүгдээрээ л удаан халдсан болоод өдөржин виногоо бол улаан халдсан болоо суугаад авах. Ингээд юу гэдэг юм. Чойж сүрэн байна уу? Хамдын нутаг алдсдахгүй гэж нэг ийм 70-аад онд хэвлэгдсэн цэнхэр хатуу хувцастай. За. Ном байдгийг. Чойж сүрэн ард аюуштай болдог байх. Чойж сүрэн. Тэр хамдын нутаг алдсдахгүй л цайнал гоё юм байдаг хөө. Манжи ханаас Орос руу 200 тэмээ цай. Тэгээд хатаа ханд бэлгэнд явуулсан юм байна. Нөгөөх нь ууж очиж үе чи яасан сайхан таатай идэв гээд тэгээд тэр гүрзэн чинь болохоор цай угаасаа ургадаг газар байгаагүй тэнд тариалсан гэж яа. Гүрж тэр үед бол бас Оросын мэдэл байгаагүй шүү дээ. Тий. Бас энэ цагаан будааны асуудал.
Хүмүүс цагаан будаа гэж тэгэнгүүт чинь за ер нь солонгостой хэлдэг нь Владивосток хавцаа байдаг болоо гэж хайдаг байхгүй. Орос цагаан будаа байдаг шүү дээ. Энэ жижиг цагаан будаа гэдэг шиг үү. Тэгээд тэр хаанаар Ставрополь ордог байхгүй. Сайн үү? Тэгээд тэр 200 тэмээн жинтэй тийм цай ирээд бас нэг дээдсэндаа гэж тооцогддог байсан. А тэгэхээр дэлхийд хамгийн их цай уудаг улс Англи. Англи тий. Нөгөө нэг Бенгал одоо тэр хэдэн улсуудыг колонжилж ирсэн. Эндээс хамгийн их авчирдаг байсан. Тэгээд бүр 11 цагийн үед бүр цай уух цаг гэж тусгай цагтаа тэр цагтаа ингээд сууцгааж цай уудаг. Тэр нь нар өдрийн хоол хүртэл үргэлжилдэг юм уу хайшаа юм тийм сонин сонирхолтой болсон. болцсон. Тэгэхээр эн чинь нэг олдмол юм байгаад байгаа байхгүй бид нэр цай уух гэдэг. Одоо жишээ кофе гэдэг чинь Бразилиас авчирсан гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр чинь кофений үүс чинь араб. Тэ? Одоо робуста чинь тийм газар гэдэг нь арабаас гаралтай. Тэгээд арабын эртний үеийн султанууд нь хоорондоо үг хэлцэхтэй кофе уугаа сууж байсан тийм баримтууд энэ гарч ирдэг. Тэгээд сүүлдээ Европ руу орсон. Одоо дэлхийд даяар тарцсан гэдэг юм. Тэр харин би энэ зөвлөж байгаа биднээс хойш бодлоо л да энэ тэр ундаад байсан. Сүүлдээ л жоохон нэмэгдээл градус нэмэгдсэн юм. Хүмүүс илүү их зугаатай амьдрах гал тий. Тий. Цайг бол хөргөн амт яаж эсгээд градус нэмэгдэхгүй юм байна. Олон хор болно гэсэн. Айргийг удаах, эднийг удаах энэ төр улам сайн болно шүү дээ. Певч утаараа мууд. Утаараа мууд. Тийм үү? Тийм. Амт гашрууд өнөр мөнд нөмхөр. Нөгөө басуу. Тэгвэл нөгөө тэр тэрс өдрөөр гэсэн манай гүн болцоод уулаан лаацтай Карлсберг гэдэгс жил болох гэж байна. Тэрийг уух юм. Хөргөцөндө хадгалаад байдаг байхгүй юу? Лаацтай би бол жил хадгалсан. Шилтэй пив чинь 8 сар. Тэгээ нөө үнэ шүү дээ. Үнэ чинь болохоор 5-аас 6 сар. Шилтэй пив чинь 6-аас 8 сар. Энэ зөрөг цэцгийн хандыг эрхэмлэн дээжин хүртэгч бүх үзэгчд анхааруулж байлаа. Гахаад. Лаацтай пив чинь 1 жил. Шилтэй пив чинь 6-аас 8 сар. Дээдтэй пив чинь 5-аас 6 сар. Юутай байваа хамгийн сүүлд. Дээдтэй. Одоо үнэ. Үнэ хамгийн бага настай байх нь шүү. За Тэгээд хамгийн өндөр капчууд юм шүү дээ. Тийм. За ингээ анзаарч хахад ер нь 100 борлуулалт нэмдээ явчихгүй. Борлуулалтын хувьд чинь юу гэдэг юм. Би монголчуудын пивний онцлог нас сайн юм л. Уудаг үеийн хүчлэг нь 6-7 сард өндөр. Тэгснэ 11-12 сард Өндөр болоо. өндөр. Шинэ жилдээ болоод. Тэгээд 11 сар шинэ жил хамаагүй шүү дээ. 10 сард нөгөө Октоберфест мэст энэ төрхөөр зэрэг яах вэ? Октоберфест тэгээд уугаад дөрөндөө шилдэггүй 11 сар борлуулалтаа гүйцэтгэв. Тий. Сонио. Тэгэхээр нөө нэг 10 сартаа Октоберфест гэж амар нөө нэг хөрс нөхдүүд чи 11 сартаа зүгээр тэр чигт явчихдаг юм шиг. Тэгээ нэг хэдэн жилийн өмнө Old Check гэдэг бас пэб байсан шүү дээ. Их сайхан зөвлөгөө. Тий. Тэгээ тэднийх нь өөрийн гэсэн нэрийн хоолны газартай байлаа. Танах ягаад юм You can be hero ч юм уу. Миний хайртай Weissenberg ч юм уу тий. Тийм та болно л. Наа. Одоо тэр Old Check дээр одоо технологич хийдэг байсан Украин одоо нэг ихч байгаа. Одоо яг нь Weissenberg, UB Hero энтриг яг нэг технологиг гаргаж ирсэн гэх юм уу? Аа. Тийм үү. Украин. Монголоор аягүй мундаг юм. Би ч гэсэн очиод Украинаар ярил л да. Нэр энэ тэрнийг нэг арга хэмжээ болгоод яах юм бол бид маш их баярлах болно. Бичлэг явж рек явж байгаа юм юу? Явж л шүү дээ. Би 33 удаа байгаа болов л гэж хэлсэн. Яалаа гэж явж шүү дээ. Дээ сайхан шүү дээ манай. Зэ ба. Одоо энэ боргоо чинь хамгийн ихнийх нь пив Монгол. Монголын анхны бай боргоо 1900 хэдэн онд яаж яагаад
Ямар юу лээ? Юу гэдэг л Монголын Ер нь бол анхны певч Апуч 24 оных шүү дээ, тий. Чехээс нэг технологич ирээд туулгын хөвөөнд ус зөөгөө тэрийгээ пип болгож янзлаад айлуудаар үнгүү тараасан гэдэг анх нэг Монголд пип нэвтэрч гисэн дүү. Тийм байт юм байлээ. Тэгээд тэр нь боргоол юм билээ. Тэр нь хүмүүс ууж уу? Үнгүү тараас болохоор уусан л. Үнгүү тараасан болохоор одоо уус л. Тэр чинь нэг Пупагийн сүд усрах. тэрдэг үе юм шүү дээ, тий. Тэр чинь манайхан зүнсэн нөгөө тараагаад өгчин гол сумын төвөд аваад замын хажууд яваад бид нар. Тийм хуучуудын үгийг сонсож байгаад ингээд сумын төвд ингээд айлцуудаг байсан хүүхдүүдэд юм аймгийн төвд юм ингээд төмөстэй хоол хийгээд өгөхөр зөв төмсийг хайж чадахгүй ширдгэн доогуур нь төмсийг хийгээд тавьдаг байсан гэж байна. Тэрэн шиг харин манайхан тэр анхны шар яригийг яасан бол гэж надад их сонирхолтой санагдаад. Магадгүй тэр анхны уусан хүмүүсээс нөгөө адууны шээс гэдэг үг Бас магадгүй байх маа. Тэ анх ууж үтсэн хүн л нэг тийм хэлэндээ тэ ер нь. Тэгээд явандаа сүүлдээ 60-аад оны үед нэг гой жүрийн пианод энэ тийм пиа нөгөө нэг латив энэ суудсан байдаг шүү дээ. Тэр чинь 30-аад он шүү дээ. Тэр чинь Тэр 30-аад оны 60-аад он үйл явдал 30-аад он шүү дээ. Хэлмэгдүүлэлт 37 он явцсан. Нэг мохлоос нөгөө мохлог руу нисчихсэн бидтэй гэдэг шиг тийм нэг юм соёл орж ирсэн шиг. Одоо энэ Янгрийн гой жүрийн пиэм гэх тэр үед байдаг байсан. Монголын анх одоо гойжурын пивтэй газар туул ресторан байсан гэж тэ. Туул ресторан Монголын анхны ресторан. Тэнд одоо мөнгөтэйгээр тэр үеийн мөнгөтэйгээр нь зохиолчд, зураачид их суудаг гэсэн. Гонорар нь тэр үед маш өндөр тэ. Нэг зураг зураад авах гонорар өндөр. 4 мөр шүлэг үчээд авах гонорар өндөр. Цагаан малгай зам болоод хар малгай зам болоод тий. Хар малгай зам болоод. Тэр хүн тэрээр барих явдаг байсан юм шиг байна. Тэр дэндийн бүрд орж гойтой нэг нутаг. Тэгээд сүүл дэндийн бүрд орж тэр хүний тухай их гоё. Марг дурдгаж аху армаан битсэн. Тэгээд хар гэрийн богд. Бор гэрийн богд. Улаан гэрийн хоригдол аль нь вэ? аль нэг нь байх. Би сайн санахгүй. Нэрийг санахгүй. Тэгсэн чинь нэг хүн чанартай хүн байж л дээ. Донорын намдахгүй бас өөр хангаагийн. Шоронд 10 хэдэн жил суучаад гараад ирсэн. Ажил байхгүй. Яах вэ их. Тэгсэн чинь заа миний өгш лээж авъя л өвлөсөн сайхан зүм инээ л гэсэн гэж. Тэгэл орсуудаа болцоол яваад байдаг. Тэгэл дайлал гэртээ байлгаал. Голлол авслаа. Тэгж нэг өдөр сайхан хүмүүдэр жавар сайхан тачин чинь хоёулаа ажилдаа гарнаа л гэсэн гэж. Тэгсэн яасан Орос айлуудын жорлонг үлдвэс. Цэвэрлдэг. Тэр үнэлгээ сайтай. Тэгэхээр дараагаар энэ хогтооч болон нөгөө нэг юм 53-ууд явдаг байсан шүү дээ. Тий. Насаастай. Тий. Тэгээд тэрний чинь нөгөө баяжуулдаг барс гэдэг байсан. Тэгээ баяжуулдаг барс үлдэж байгаа шүү дээ чинь тий. Тэгэхээр зэрэг нөгөө нэг бохортой хэдэр их хөлтөнд төдий чинь нөгөө ажлынх нь хөлсөн өндөр. Үнэлгээ өндөр. Тийм байсан юм. Тэгээд тэр номон дээр л их гоё нөгөө таны өмнө байгаа шиг биш нөгөө пагдгаар 05-тай гөрөвчтэй. Тэр үдэнд буудгийг. Тэрнийг юм пагдгаар нэг юм байсан ма доошоо нарийнх нь ингэсэн тийм. Одоо энэ 120-ын Бродвей болсон чинь 17 дугаар Ванз гэж байсан. Манайх тэр намын дэдийн өндөр байшин гэдэг одоо зүрх цашид бол тэрэнд байдаг байлаа. Тэгээд хаяа нэг ээж ингээд гэр орондоо цэвэрлэгээ хийхээр зэрэг аав гараадаг амарх болно. Тэгээ одоо энэ дугуй дэлгүүр байдаг шүү дээ. Одоо байхгүй болгоцсон. Тэр чинь бэлэг дурсгалын өмнө номын дэлгүүр байсан. Тэгээ миний санджаагаар зохиолч Ч Ариасрын гой мэдсэн сүүлэнхүү гэдэг гоё том зурагтай. Адал явдлын янзын тэр ном их байдаг гэсэн. Тэгээд тэр хаваар нэг ингэж хэсэгтэй орж байгаа 17 дугаар Ванз руу орно. Тэгээд лав хөөрхий зайлуул нөгөө пагдгаар гөрөвшгтэй нийслэл ч юм уу тунгалах ч юм уу боргоо ч юм уу аваад уун. Би 3-тай байсан уу 4-тэй байсан уу? Наа чи юу юм ухааны асууж ирэл л да. Тэгэж том хүн уудаг юм л гэсэн. Том хүндээ ямар уу гэсэн. Сахалтай хүн уудаг гэж. Манай аавч нэг юм живэр сахалтай байсан. Тийм үү л гэсэн. За гэл. Энэ ч ороод нэг гихт нэг юм тойл байсан би очиод ингээд харж энд нэг хэдэн хязгаарч юм харагдахгүй те. Өнгөхгүй нэг ус байдаг шүү. Шарус сахал байна яваадсан. Дараа нь дахиад нэг гарахаар чи намайг нэг сайн хараадах гэсэн. Миний юу хийсээд байгааг тэр хүн таахгүй шүү. Миний хүн хөөрхөн байна гэж толгой. Гэхдээ тэгсэн чинь чи нэг намайг хараадах л да гэсэн. Тэгсэн чинь
За харлаа яасан миний хүү хөөрхөн байна л ухааны мэрээс. Энэ чи сахал байна штэ гэж нэгч штэ тий. Тэгтэл би таны түрүүний ярьдаг штэ нөгөө дээжээ тэнгэр ордог. Цаамаа миний хүү гэдэг нэг жижигхэн хайган тийгээд өгсөн. Авгүй захиж хайчаад яваад гэж хэлж байгаа байхгүй. Тэгээл тэр. Ер нь бол нэхээгүй тий. Хожим нарах үр дүнгийн төсөөлцсөн. Гэхдээ ямар ойлог байх вэ? Хүүхэд байх чинь энийг хүрцэн хүн чинь тэгэл газар ингээл өнгөрч унаал басад эвгүй харагддаг байлаа шүү дээ. Ховор байлаа шүү дээ. Согтуу хүн тийм ээ. Тий. Энэ Балтик яг энэ хүмүүсийг анх бий уусан дурсамжаа яриад байгаа шүү. Балтика бийг одоо 10 онд оруулж ирж байна уу? Тэ одоо албаасны эрхтэйгээр оруулж ирдэг болж Би байгаа. 10 жил 50 дугаар сургууль сурдаг байсан. Манай 50 дугаар сургуультай дасганы овоо их ойрхон. 4 дугаар ангид ангийнхаа хоёр найзтай жамбуулаа үзэж байгаа үстэй цаамаа. Манай хоёр найз манай нэвтрүүлгийг байнг үздэг байна. Жамбуулаа цаамаа гуруулаа хамт нэг 4 дугаар ангид сарны дэлбээ Лотли супермаркетаас нэг шин Балтика аваад дасганы овоон дээр уужсэн чинь манай багангийн багш яах гэж дасганы овоогоор явж таарсан юм дээ гэдэг. Сайхан баригдчихлаа. Балтика гоё пив шүү. Видрийг баг байх залуу байж хат дэлгүүрт болохоор ийм шилтэй би шилийг нөхгүй. Тэг шилтэй наавна гэж нэг үг үү? Тий, шилтэй наавна гэсэн чинь шилний хэдүүлээ 50 50 байж. Тий, буцааж авахтаа 50 мөнгөөр авдаг тий. Тийм байсан баха. Тэгэхээр чинь тэгээ биднес нэг 10 витамин барьчих. Нэг автомобиль бол 10 витаминтай ингэ л шүү дээ. Тэгээ нөгөө энэ тэндээс чинь нэг хөөсрүүлэхгүй хийх технологи гарч ирсэн байхгүй юу? Одоо манусын хувьд. Хөөсрүүлээд хийж гэрдэж чи тий ингээд чинь 10 витамин ингээд хаад яаж ч хамгийн юм юм. Тэгээ ингээд хэдүүлээ яагаад хүлээ гэж нөгөө хөөсөн доош ордог хүлээ гэж тэгэж авдаг гэсэн. Тэрнээс гадна манай нэрт зохиолч редактор хатан төмөргүй. Тэр хамт нэг өлсгөлэн гэж номын дээр ажиллаж байсан. Тэгсэн чинь над дээр Балтика 7-г аваад ирдэг. Бөглөө нэг гоё. Штопор заавал хэрэггүй. Шууд авдаг. Гэт. Тэр яста тансаг ундаа байлээ. Болоо. Тэгээ хараад идэг тий. Их гоё зөвлөгөө. Одоо харин шинжлэгдээд ер нь Балтикагийн пивнууд шинжлэгдээд айгүй гоё болсон байлээ. Карсбергийн бүрэлдэхүүн компани болсон юм шүү дээ. Балтика ч. Тэгээд тэрнээсээ хойш нэг хөгжүүлэлт хийдээд шинжлэгдээд айгүй гоё болсон. Зөвлөн амттай ч болсон. Орч нөгөө бензиний евро стандарт руу оруулж байгаатай адилхан зөрөх цэцгийн хандыг бас евро стандарт руу оруулж шүү дээ. Тэгээ бүр одоо нэг лаазтай бүр юм одоо бидний мэддэг лааз чинь ингээ 0.45 гэж байж байдаг шүү дээ. 0.5 ч юм уу. Тэгэж одоо ингээ лаазтай 900 та ингээ байж баг 1 литр. Аа тийм нэг бандайсан юм. Ингээ хараа сууж бас үртэл юм. Литрийн милдрийг тэгж бас нэг ууж ирсэн. Литрийн Мэргэжилтнүүд энэ Орос шар ариг барууны шар аригаас өөр үү? хатуу. Жохон аригс тал та. Би чамд тайлбарлуулсан Т34 танк гэж ойлгож байгаа. Би хүчтэй нөлөөлсөн. Хойн сурч ирсэн оюутнууд ирээд Регулёвский хамгийн гоё нэг гэдэг ингээл ярьдаг. Лечманы колос гэж бас байсан. Байдаг гэсэн. Хойн сурч мурж байгаа болохоор мэддэг. Регулёвский бол нийтэд тархацсан. Лечманы колос бол бас л дажгүй. Регулёвский бол нөгөө гээд ярьдгийн тэгээд бид нар ч тэгэл яа ер нь ямар юм байдгийг бол хараа сууж байгаа зүйл байхгүй шүү дээ. Та яадгийн аягалж ууд юм уу те? Хөөе анханаас л аягалчлаа. Энэ уг нь болохоор зэрэг нэг бас зөрөх цэцгийн ханд соёл л доо. Нэг юм өөр нэртэй шилэн аяганд хийх бол Нэр дарахгүй шүү дээ. гаслын Нэр дээр наруулж байгаа. үнэн ч усын хуурамч үний шинжтэй гэх. Улаанбаатар одоо ингээл энэ намрын тэргүүн сарын шинийн өнөөдөр 3-ны өдөр үү те. Ингээл улаан юу гэдэг экватороос хойш ингээд нар нөгөө ингээл буцах үе эхэлчихлээ. Одоо ингээд гуниг эхлэн гоё. Нэг өглөө басаад урд руу харахаар шардаад эхэлсэн те. Моднаалга болчихдог шүү. Мод навчин алга болчихсон. Ингээд хавар ингээд алхаж хагаад зайсан талаар дээр байрны хуудаар алхахаар зэрэг нэг мэд хэд харагдах юм хэлсэн байдаг. Модно ургацсан. Тэ. Тэгээ дахиад явж байгаа нэг мэд хэд дахиад нэг удаа шинжилт харагдаад. Эрхчлөөд хотын залуусын хэв маягийг илэрхийлэгч York Liberty ресторан
зуны налгар цагаараа их хотыг бүгдэн төлдөх залгаа талбайгаа нээлээ. Найзуудын хамт өдөр бүрийг ганган сюрпризтэй экшн зуныг хамтдаа үзгээе. Иргэжлүүд хотын залуусын хэв маягийг илэрхийлэгч New York Liberty. Зэрэг ингээд хоёр улирал дараалаад манай нэвтрүүлэг хавар 100 одоо намарлаг 3 дахь руу орж штэ гэж тийм. Өнөөдөр анхны удаа орцлоо. Хоёр байна. Хоолтой Хоолтой зэрэг цэцгийн хантаа шүү суугаал. Пив гэдэг нэр нь одоо юу? Орс нэр өстэй. Орс үг. Одоо тийм л баг. тийм л багтаа. Орсоос л орчихсон. Орсоос би ангаар би юунаар нэмсэр би арай адилхан бичгтэй арай. Испани шал өөрөөр чирвэса. Тийм үү? Бид нар одоо тийм сонь эсэргүү хүмүүс юм баг та. Дараа цар басна тиймэрхүү би бэтэ тий. Тэгээд Талаар чинь биеэр биера. яа. Тэгээд монголоор бол шар ариг яа биднийхэр бол зөрөг цэцгийн ханд янз янз юм байна. Манайхад зүгээр нэг айраг ууж өссөн юм болохоор тэгэл шар өнгөтэй байна, айрагтай адилхан байна, шар айраг гэх. Тэгээ бас гоё нэр байгаа шүү тий. Амар гоё нэр. Шар айраг. Нутгшуулна гэж юм биш тий. Ялангуяа энх болд ахын орчуулга хүч хүмүүс тэр нэг тухайн хэлэнд нутгшуулна гэдэг юм айгүй чухал байдаг байх л та. Зарим юм орчуулгаас хайгаад тусна. Одоо тэгээд юу баг хүүхдүүд ч өөрсдөө орчуулга амар хийдэг болсон. Манай хүүхд бол тэгсэн шүү дээ. Одоо миний нэг гаван гэдэг нэг дуу байдаг байхгүй. Тэгээд тэрийг би студиуд очиж бичүүлэхээ өмнө гэртэл бэлтэж байгаа юм чаа. Тэгэл дахиалт нөө толгой гаван гэж явж байгаа. Тэгсэн манай хүүхд хажууд л аялж байна гэсэн сонс. Толгой банго гэж. Зүгээр монгол үг нь өөрийн зүгээр ингээ орчуулаад байна. Ингээ бодохоор нэр толгой ингээ шарсныгаа дараа ингээ өөхтөхөө өдр банго гэдэг үг бодож байгаа. Яг энд ингээл энэ хаваар л ингээл банк. Яг нэг юм байт. Банго гэдэг шаардлагыг нэг дэс нэрлсэн. Бас санааж байна. Одоо хүүхдүүд ч бас өөрсдөө их сонь нэрлэн. Хотгой чинь зүсэг үйлдэлэр нь ингээд тэгээд зүсдэг биш зүсэг гэвч байгаа. Энэ нэг саяхан нэг хүүхдээ уулзлаа гэсэн чинь уг нь бол том юм. Тэгсэн мөртлөө ингээд нөгөө Baby TV-гийн хэлтэй болцсон. Тэгээ аль нь Монгол аль нь англи гэдэг мэдэхгүй болцсон. Ярихдаа ингээд хачин болцсон. Тэгэхээр зэрэг ингээд хүмүүс ингээд баяраад манай хүүхэд YouTube үзэл Baby TV үзэл англи хэлтэй болцсон гэж өөрөө дэдэг. Тэр бол удаа шүү аав ээж ах дүүсээ зөрөгцсөн ханд уулсандаа жоохон зориг ороо юм яриад байна. Тэгэхээр боломжгүй тэр нэг нэх их тийм хэл амааж ажилласан нөгөө оюуны хөгжилд саадтай те ингээд нас нь яваад байдаг тэгсэн мөртөө Baby TV үзэн ялхамсаад ахаар зэрэг нөгөө инфантилизм чинь улам сунаад яваад байна шүү дээ. Тэгээ инфантилизм чинь юу гэсэн үг вэ? Нөгөө нялхсаар өвчлөөд идэг аюултай байхгүй юу. За ингээд бид нар чөлөөтэй зөрөгцгийн хандыг цааш нь үргэлжлүүлэх гэдэг ингээд сэдв ярих юм яах юм. Эцэстээ соёлоод байна шүү дээ. Юу яа? За тэгвэл дараагийнхаа яриад. За ямар ч гэсэн намын дарагтаа ингээд өөрийн биеэр хүрэлцэн ирж ингээд хэдийгээр фракц ч гэсэн тэгээ зөрөгцгийн хандын фракцийн игүү бол намынхаа үзэл сурталын гол хэрэгсэл болсон гэдэг нэвтрүүлэг өөрийн биеэр хүрэлцэн гэсэн танд их баярлалаа. Би сэтгүүлч ахтаа олон намын дарга нартай уулзаж үзсэн. Олон хүнтэй ярьсан гэж үзсэн. Тань шиг юм хүн сурталгүй нэг хараагүй. Монголын бүх намын дарга нар Монголын пивчдийн намын дарга шиг байхын үлзэтэй сайхан өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Өрөөл Батор шхултгай. За тэгээд оройтой нэг би уужгаарай. За намын даргын эрхэм сайхан үгийг ингээд эрхэм сайхан үгээр ингээд энэ өдрийнхөө дугаарыг өндөрлөё. Пив уу яа. Йоо яа.